Сайн байцгаана уу? Өртөө подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За би Уянга байна. Мөнгө ихч мань сууж байна. За өнөөдрийн дугаараар бид энд харж байгаачлан Зөөлөн хот номын орчуулагч Мөнгө ихчигээ урьж оролцуулаад байна. За баярлаа. Энэ подкаст нь ингээд бид эдийг бас ураад оролцуулж байгаад та хэдд бас маш их баярлаа. Тэгэд бас мэдээлэл хуваалцах сониачна ярихтаа бол нэлээд таатай хүлээж авч байгаа. Бидний урилгыг бас хүлээж авсан Мөнгө ихчтэй маш их баярлаа. Бид бас жоохон имижсэн. Ерөнхийдөө манай подкаст имчөлөөтэй гэх юм уу? Шууд ярмаар аваад яриад тэгээд сонсогчд нь ихвчлэн оюутан залуучууд дөнгөж ажил дээр гарсан залуучууд байдаг. Тэгээд та бүр аягүй гоё илтгэр хүлээж авсан маш их баярлалаа. Аха. Би бас нөгөө яг энэ подкаст яг байдаг гэдгийг ер нь бол мэдээгүй л дээ. Тэгээд нөгөө ариун жаргалан ингээд холбогдоод манай ингээд салбарын залуучууд ингээд подкаст хийдэм аа. Тэгээд та нөгөө номныхаа талаар ингээд яриад өгөөч. Өгүүлэлээ сонирхоо гэх юм. Өөстөө тэглгүй яа тийм ээ. Юу ярьж байгаа. Орё. Тэгээ та хэдтэй холбогдсон байхгүй. Тэгээ би таадын нэлээд дугааруудыг нэг шүн хүүхдээ унтуулж чадсан ингээд сонссон. Тэгээд яг ер нь бол яг хийж байгаа хэв маяг одоо стилийн хувьд бол надад бол нэг хүлээд авах юм байхгүй яа. Тэгэхээр тэр бол мэдээж нөгөө чөлөөт стилээр гэж байгаа болохоор тэгээд тийм чин тодорхой хэмжээний бас нөгөө сонсдог хүмүүс өөрийн гэсэн аудиенстай болцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр утгаараа бол надад бол айгүй гоё санагдсан л та. Тий. Тэгээд би тэдээс дугаар бичих Мөнгө ихчтэйгээ тань хамт олонтой хэдэд олцсон. Тэгээ яг бидраас ингээд судлаад Зөөлөн хот номын орчуулга процесс тэгээ та бас хэд хэдэн ивентүүд зохион байгуулсан намтай холбоотой. Тэгээд бас архитекторууд, уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн, хот төлөвлөгч зэрэг зөндөө хүмүүс ирээд ингээд ярилцлага хийжсэн. Тэгээд тэр болгон бас манай сонсогчид ч гэсэн пэйж утсаар ороод сонсоод дагах юм бол маш хэрэгтэй номны агуулгыг ерөнхийдөө задлаад Монгол архитектор, Монгол мэргэжилтнүүдэд яг юу яаж тусч байгаа юм гэдгийг аяг гоёор ярьсансан. Тиймээ бид нар өнөөдөр бас тантай бараа нэг номны орчуулгын бэкграунд тэгээд яагаад энэ номыг орчуулах болсон тухай ч юм уу тиймэрхүү мэдээллийг авъя гэж бодож байна. Тэг хамгийн ихэнд номыг яагаад орчуулахаар болсон бэ? Тэр сэтэл ханаас хэлсэн бэ? За ерөнхийдөө бол айгу бас сонир тохиолдлоор болсон л да. Бас альва нэг юм чинь нэг юм үйл явдал нэг юм давуу байдлыг бий болгодог ч юм уу тэгээ миний хувьд болохоор яг энэ номыг орчуулъя гэсэн яг анхны төрсэн санаа болох ковид үеэр байхгүй. Яг хүмүүс ингээд нөгөө гинт гэртээ хоригдоод буцаа маажаал хийцгүүрээл ингээд байжсэн. Тэгээ тэр үед ингээд яцчил яг энэ soft city гэл ингээд ном ингээд лаунч хийгдлээ гэл ингээд одоо миний нөгөө одоо дагдаг пэйж мэж үтер ингээл гарч ирэлсэн байхгүй. За тэгээд яг угшил бол угаасаа юм байгаа. Нөгөө нэг би ч яг өөрөө бол нөгөө Берлин хотын техник их сургуулийн хот олон бүс нутаг төлөвлөлтийн одоо диплом инженер гэдэг мэргэжлэр төгссөн байхгүй. Тэр нь бол яг ерөнхийдөө нөгөө яг Германы өөрийнх нь системээр л диплом инженер гэж байгаа боловч ер нь л нэг мастрын хөтөлбөртэй энэ тэнцвүүд үүсэх одоо тийм хөтөлбөр гэсэн. Яг намайг төгссөний дараах нь 2-3 жилийн дараагаар нэг бакалавр мастрын хөтөлбөр гэдэг ингээ хуваагдаад явсан байгаа. Тэгээд тэнд ингээ сурч байхад бол асар их энэ нөгөө нэг Янгилийн талаар гэдэг нөгөө лекцүүд дээр сонсдог гэсэн байхгүй. Тэгэл ерөнхийдөө ингээ нөгөө яг учиргүй нэг юм одоо юу гэдэг амар амьдралын одоо нөгөө шүтдэг хүн гэдэг шиг ингээл нэг амар том одоо нөгөө нэг юм зориг одоо энэ хүний л одоо энэ заагаад байгаа юм одоо ингээл амьдралдаа бий болгох чигээл нэг учиргүй тэгээд яваад идэггүй байсан ч гэсэн нөгөө ингээ яг ингээд хүний нэг юм цаад нөгөө далд ухамсарт те нөгөө ийм нөгөө одоо энэ Янгил гэдэг хүн чинь ингээд яг хүнтэй ээлтэй хот төлөвлөлт ингээд те cities for people гэдэг өөрийнх нь нэлээд алдартай одоо бас бүтээл өгдөг. Тэгээд нөгөө энэ чиглэлээр аюу их ингэж нөгөө лекцүүд дээр ингэ сонсдог гэсэн байхгүй. Тэгээ нөгөө манайхан ч нөгөө нэг хот төлөвлөлт гэхээр дандаа нөгөө би ч анх тэгжэл боддог гэсэн нөгөө ингэ зураал алаад ах юм байна гээл тэгэл илүү ингэ барайл анх нөгөө нэг залуу байх хүүхд юм болохоор илүү автокад мата илүү сонирхоод ч гэдэг юм уу те бас ингээл нэг зурж мурах гал тэгсэн чинь яг сэргээр нь хичээл нь шаал өөр ингээл нөгөө хүн хоорондын харилцаа тэгээ нийгмийн одоо амьдрал гэл ингээл шал өөр юм ингээл судлаад тэгснэ ингээл гудамжинд гаргаал
тухайн гудамжинд ямар процесс болж байгаа ажиглалтыг бичмэж гэсэн юм даалгавруудтай ч юм уу тий одоо жишээ нь тэр дэлгүүрлүү тэр ороод тэдэн талах авлаач гэдэг юм уу. Тэгсэн чи яг тэр хоорондоо тэр тэгж ийнаач гэдэг юм. Тэнгүүд тэр ажиглалтаас дараа нь юу олж авсан бэ тэр гэл ингээл нөгөө нэг. Тэгээ тэргээ дараа нь статистикийнхаа хичээл мичээлтэй ингээл холбогдох ч юм уу тий. Тэгээ гих мэтчлээ яг тэр нэг юм сургалтын арга барилаасаа яг тэр нөгөө нэг ойлголтыг бүр амар нөгөө гүн гүнзгий нэгсэнд ингээд авцсан байсан байгаа байхгүй. Тэгжсэн ч л яг ингээл би ч одоо 12 он сургууль төгсөж ирээл тэрнээс хойш ингээл ажиллаад ингээл явж идэл 18 9 онд ч ковид гарч байгаа байхгүй. За тэгэл ингээд байжсэн чил гинт өрдөөсөл баг ян гилийн шав те одоо баруун гарынх нь хүн нь ийм ном гаргачлаа гингүүтэл ямар гоё юм бэ гэл ингээл тэгсэн чинь яг эхлээд бол зүгээр л ямар гоё ингээл хүлээж аваад тэгээ хайцсан. Тэгэл үтсч өрдөөсөө нүтэн дээр ингээл тэр хил дээр гарлаа энэ хил дээр гарлаа гэл ингээл өрдөөсөө байнгын тийм постууд ороод идэг байхгүй. Тэгсэн чинь ингээд бүр намайг ингээд цаанаас нэг юм зүгээр суулгахгүй байгаа байхгүй. Тэгээ би нөө тэр үед шууд Facebook гээд бичсэн бас яг л бас л нэгэсэнд жоохон хүүхдийн санаа гэдэг шиг л одоо хандлага гаргаж байгаа байхгүй юу. Өрдөөсөл хай май биста Монголоос бичиж гин гэл тэ. Тэгэл тэгсэн чинь харин хаавч манай энэ Дэвид Сэм ч өөрөө маш энгийн хүн байж таардаг байхгүй. Тэгэд надад яг нэг тэр дорооны хариуч өгөөжсэн за нэг сарч хүрээгүй хугацааны дараас та хай май гэл ингээл ороод ирдэг байхгүй. Тэгэл ингээд чиний өсөлтий чинь яа ойлголоо тий. Гэхдээ чи яагаад энэ ном Монголд хэрэгтэй вэ? Тэр үндслээ ерөнхийдөө бас ингээд чи тайлбарлаач гэдэг. Одоо шууд нэг юм номын бизнес руу орох гэдэг юм шиг биш. Яагаад энэ Монголд хэрэгтэй? Монгол хүмүүс энийг хүлээж авч чадах юм уу? Гэт ийм одоо нөгөө нэг юунуудыг асуултуудыг тавьсан байхгүй. За тэгэнгүүт би чи ингээд буцаад нөгөө нэг одоо нөгөө үндслэлээ гаргах гад тэг ингээд юу яаж байгаа байхгүй бичиж байгаа байхгүй. Тэг яг юу ер нь юу байсан бэ гэхээр би ч бас нэг 15 6 оны үед нэг хагас семестр нэг шүтээс дээр багшилсан. Тэгээд тухайн үед нэг багшилж байхад надад зүгээр аюу харамсалтай санагдсан юмнууд нь нөгөө хүүхдүүдэд одоо оюутнууд ингээд одоо оюутнууд ч одоо бидний хамгийн нөгөө гэрэлгийгээ гэдэг шиг биднээс илүү гоё юмыг сэтгэж ингэж нөгөө нэг бүтээх чадвартай ч юм ердөөс нь хайрцаглагдаагүй одоо тийм сэтгэх байгаа байхгүй. Гэтэл яг тэр хүүхдүүдэд үзэж харах юм айгу хомс юм шиг санагдсан байхгүй. За тэгээд үзэж харъя. Одоо ямар нэгэн байдлаар нөгөө нэг рефератын даалгаврыг дээр ингээд өнгөд яг үний хэлгээд жоохон ингээд нэг за ганц нэг хилтэй ус хүүхдүүд нь жоохон цойлоод одоо арай илүү нэг судалгаа хийгээд ч юм уу нэг ингээд нэг одоо ихтгэлээ тавьчихдаг. Тэгээ ерөнхийдөө массаараа л айгу учир дутагдaltaй санагдсан байхгүй. Тэгээ яг би бол өөрөө л яг үний хэлхий Германд ингээд сурч байхдаа бол махаа эдээ сурсан байхгүй. Ингээд би одоо нөгөө нэг ер нь бол хүмүүс тэгж ярьдаг байхгүй. Германд сурах амар хэцүү, Германд ер нь төгсдөгч хүн байдгүй ингэж ярьдаг. Тэр үнэн байхгүй юу? Яг үний хэлэхэд ингээд нөгөө нэг далаад хайсан чулуу гэж би одоо ингэж дүгндэг байхгүй. Яг тэр тэднийх нөгөө нэг угаасаа боловсролын систем үнэгүй болохоор нөгөө чи өөрөө л хичээвэл энийг төгс түнс хинч чамааг энд одоо ингээд чи яаж юм чадж гинүү чадахгүй хаа нү гэж ингэж ямар нэгэн байдлаар нэг багш магш кэрлэн гэсэн юм ойлголт байдаггүй байхгүй. Тэгэхээр нөгөө дандаа одоо юу гэдэг юмнаас хоцрохгүй тулд ч гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар одоо тэр сургуулаа төгсөх ирмэлцлийг одоо өөрчилсөн байгаа цагт би ямар нэгэн байдлаар одоо тэр хүмүүсээс хоцрохгүй тул би дандаа шинэлэг юмыг одоо үзэж судлах ч гэдэг юм уу те илүү цагийг номын санд өнгөрөөх ч гэдэг юм уу жоо илүү л хөдөлмөрлөх ингээд зайлшгүй шаардлага гарч байгаа байхгүй тэр боломж тэнд байгаа байхгүй одоо би те за Герман дээр ч байна, Англи дээр ч байна, Франц дээр ч байна гэдэг шиг ингээд бүх төрлийн мэдээллүүдийг би авч чадчихээн. Бүх сургуулиудынх нь номын сан нээлттэй ханаас ч хамаагүй одоо тэг би заавалжгүй тэр номыг тэг амар үнэтэй худалдаж авах шаардлагагүй ч гэдэг юм. Ингээ нөгөө мэдээллийн нөгөө нэг одоо хүртээмжтэй байдал гэдэг чинь тийм ингээд 100% шийдэгдсэн байна шүү дээ. Тэгжидэл Монголд яг би тэр нөгөө багшилж авах хугацаанд тэрийг хараад надад тэр нөхцөл байхгүй гэдгийг харсан байхгүй. Тэгээд тэгсээр надад яг үнэлээд бас ингээд нэг цаашаа багшлах бол жоохон сонирхол байгаагүй.
Яагаад вэ гэхээр надаас асар их хөдөлмөр шаарддаг байсан байхгүй. Цаг хугацаа шаардаад аюу их юм хувийн бэлтгэл шаардаад тэгмүүд ингээд би ингээд тэр хүмүүст ингээд цаг гаргаад ингээд илүү ингээд юм өгөх нь бол яг болно л доо. Тэр бол нэг тийм асуудал биш. Гэхдээ нөгөө нэг масаараа нийтээрээ нөгөө оюутнуудын өөрсдийнхөө дайчлах байдал нь жоохон учир дутагдaltaй санагдсан байхгүй. Жишээ нь яг амар хариуцлагатай хугацаанд реферат идраа өгөөд те ингээд явж байгаа хүүхдээ хажууд хамгийн нөгөө ингээд нэг тэр нэг систем дүнгийн нэг систем хаагддаг ч юм уу хугацаанд ингээд төгцсөн байхад ингээд багшаа гэж ярьдаг хүмүүс идэг ч юм уу тий бүр орой 10 тэгэхэд ингээд надад тэр ингээд үнэхээр ойлгомжгүй санагдчихж байгаа байхгүй. Яг тэр хүн яг юуны төлөө яваад байгаа яг ямар ч учиртай зорилго нь айгүй ойлгомжгүй те нэг тийм гэтэл хүн чинь ингээд нөгөө нэг одоо зорилгоо тодорхойлцсон бол тэрнийхээ төлөө яг яс таг байгаад хугацаанд ямар нэг юм гүйцэтгээд нэг ингээд хамжаад ингээд явах тэр боломж байгаа хгүй түнс ингээд тэр чинь нэг бүр нэг амар хэцүү бас биелэгдэшгүй даалгавар биш байгаа хгүй. Тэгээд тэрийг ингээд анзаараад байж дараа нь юу нэгэл яг ингээд нэг бодол бас ингээд тэгээл яваад исэн юм шиг үлээ л те. Ер нь бол ингээд энэ хүмүүст аяг үзэж харах юм дутагдмал юм байна. Тэг ялангуяа энэ оюутан залуучуудад уншиж судлах юм айгу ховор юм байна гэдгэл ийм бодолтой байсан. Тэгээд яг ингээл орчуулагдал номнууд орчуулагдал ингээл гараал ирсэн чинь л ертөнцийн Монгол дээр байхгүй л болохгүй л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ яагаад тэр вэ гэхээр нөгөө миний мэдхийн за 12 3 оны үед Германы нөгөө GIZ гэх байгууллага байдаг байхгүй. Тэдний бас нэг санхүүжилтээр хот төлөлтийн үндэс гэдэг бас нэг ном орчуулагдчихсэн. Тухайд бас нэг шутис мутисийн багш нартай хамтраад хийж ийсэн ч юм уу редакторлсан бас нэг тийм хамтын ажиллагаа байгаа. Гэхдээ тэр үед би жишээ нь тэр номыг уншиж бүр ойлгохгүй байсан байхгүй. Яасан мэйсэн чи тэр нэг юм яг нөгөө герман номнуудаас ингээд нөгөө төвөрлөд орчуулсан. Тэгмээ би нөгөө тэрийг герман дээр мэдээд байгаа юм. Монгол дээр ингээд нүртөөсөө буухгүй байгааг нь би анзаарсан байхгүй. Тэгээ энэ ямар төвхтэй юм хэцүү уншигддаг ном бэ гэж аюу бодоод ингээд ерөөсөө ингэж уншиж чаддгүй. Нэг ингээл онгойлгочл буцаал хаачдаг ч юм уу нэг тиймэрхүү байдалтай байсан. Тэгээ яг одоо ингээд нөгөө нэг энэ нэг орчуулгын ажил хийгээ явж байхдаа аль болох одоо нөгөө нэг монгол хүн дээр уншигдах байдал талаас нь л бид нар илүү одоо ажиллах ёстой гэдэг үгнээсээ одоо зөвхөн би орчуулаад дуусчихгүй манай энэ дээр тэг маш одоо мундаг бас энэ салбарын хүмүүс зөвлөгөө өгж ажиллах ёстой байна гэд би бол болдолж өгөх боломжоор одоо бас энэ салбарын хүмүүсийг хамруулж оруулаад тий уншигдэж чинь энийг яг яах вэ Монгол дээр яг юу гэж болох вэ гэдэг юм энэ дээр бол нэлээд одоо баг орчуулгынхаа цагаас илүү одоо цагийг зарцуулсан байгаа. Яг тэр энэ чинь нөгөө нэг одоо би бол өөрөө нэг компьютераар суугаад нэг 5-10 цаг суух нэг өөр асуудал тий нөгөө тэр хүн болгоны нөгөө цаг завыг хараад дундаа нэг юм цаг гаргаад тэр ингээд нэг тийш ингэж нөгөө хөрвүүлээд хамтын бүтээл болгоно гэдэг юм байна. Өөрөө илүү жон процесс шаардсан ажил гэдэг юм лээ. Яг үн тэгээд саний яран дээр үндэслээд ярихад оюутнууд бас судалгаа бага хийж байна гэд хэлж байгаа тэр бол санал нэг байна. Монгол оюутнууд яалтчгүй ерөөхдөө бидний үед ч гэсэн тийм байсан аахгүй шууд интернет орлоо нэг гарч ирсэн мэдээлэл хуулж тайлаа нөгөөдгөө багштай өгөөд энэ бол би даалт гэдэг ч юм уу тийм алдаа гаргаж исэн удаа бол байгаа. Тэгээд энийг дагаад ямар сул тал явж байгаа вэ гэхээр одоо мэрэгжлийн үг хэллэг тийм мэрэгжлийн ойлголт гэдэг юм чинь Монгол хөрсөн дээрээ буухгүй учраас бид нар магадгүй ажил дээр гарангуудаа яг Монгол хим маягийг шингээж эсвэл те юу гэдгийг биднэрт л яг таарсан тийм онцлогийг гаргаж төлөвлөж чадахгүй байгаа юм да гэдээ бас ажиглаж байсан байхгүй. Тэгэхээр яг зүгээр нэг уран зохиолын ном биш те зүгээр нэг одоо ном биш гарын авлага биш яг ингээд мэрэгжлийн ном гэдэг утгаараа маш их олон хүний хөдөлмөр орсон тийм ном байгаад үнэхээр баярлж байгаа. Тэгээд залуучуудын өмнөөс бас баярлаа гэж нэмжүүлэх нь зөв байх. Тийм. Баярлалаа. Бидэд бас нөгөө уул энийг дагалдуулаад бас нэм glossary яг энэ дээр гарч байгаа бүх үгнүүдийг бас ерөнхийдөө ингээд Монгол дээр ингэж бууж байгаа шүү гэдэг нэг жижиг славар марк юм ингээд гаргачих гэж бас уул ярьж ирсэн. Тэр маань жоохон одоохондоо хаягдчихал байна. Яг одоо яг энэ дээр одоо яг саяны агуулгатай ингээд төхүүлээд ярихад бол courtyard гэдэг үгийг бид нар буулгахад айгүй хэцүү байсан. Үнэхээр олон үнэтэй зөвлөлдсөн. Тэгсэн чинь бүх архитектурууд буюу ихэнх нь социализмын үед нэгсэндээ
Оросд сурцсан ч юм уу. Тэр нь ингээд Монголд ингээд явсаар хаад дугаар гэдэг л үгээр явцсан. Тэгээд дугаар хэр хүн болгоо ойлгоод идэг. Тэгэнгүүт монголоор юу гэдэм бэ гэдгийг ингээд юртөөсөө сайн одоо уулгаж чадахгүй байхгүй. Тэгээ бид ингээд зөндөө олон хүмүүстэй ярилцаад ер нь бол корт ярд гэдэг чинь нөгөө тодорхой хэмжээр блок орон зай үсгээд тэр доторх одоо нөгөө нэгснэ барилга болон ханаар хүрээлэгдсэн юм ногоон байгууламж эсвэл задгаа талбай тий ийм талбайг л одоо хилээд байгаа юм биш тий гэд ерөнхийдөө бид нар нэг барилгаар хүрээлэгдсэн одоо ногоон талбай байгууламж гэх тиймэрхүү байдлаар явсан. Тэгээд ном өөрөө Монгол дээр буухтаа бараг 20 удаа шахуу илүү гарсан. Нөгөө нэг үг маань 5 үг олдог ч юм уу тий. Одоо медиан гэдэг гарчиг байгаа байхгүй юу? Гэтэл тэр агуулга болохоор юу ярьж байгаа нэхэр үрдээсөө нөө авцамын дунд идэх цагаан зураас ийг л хэлж байгаа байхгүй юу? Тэгэл бид нар тэр чинь авцамын дундах зурус морс гэл ингэхээр чинь ингээл 4 5 үг боллоо тий. Тэгэл үйлбэрт ороод ирэхээр ингээл сунаал явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг ер нь бол тийм тохиолдол айгүй олон гардаг л дайг нөгөө юм одоо төслийн тайлангийн орчуулга тэрийг бид нар маш олон юм ингэж задлж тайлбарлах шаардлагатай гардаг байхгүй. Тэгэл тэрийг ингэж нөгөө монголоор ийм учиртай байхгүй тийм учиртай байхгүй гэж ингэж тайлбарлал ингэж явсаар хагаал нөгөөтг маань ингээд нөгөө сундаг. Тэгээ буцаад ингээд нэг сунчаад нөгөө Дэвид рүүгээ эцсийн бүтээгдэхүүн гэж явуулсан чинь мөнгөө энэ нөгөө нэг зураг ойлгоно тухайн хуудсандаа ингээд нөө тайлбарлагдчих бол дандаа зурагтайгаа харьцсан. Үрдээсээ энэ текстэнд төрүүлж яваад зураг нь ингэн гэсэн ойлголттой байхгүй болохоор яаж иж байгаа л яг хуудсыг ингээ бариулаа гэд тэр хүн ч ойлгохгүй ч нөө лейаутаа хараад ойлгочихж байгаа байхгүй. Тэгээд буцаагаад нөгөө бид нар өсгөнүүдийн жижиглэж байгаа байхгүй. Фондын жижиглэж байгаа байхгүй. Тэгээ Монгол дээр бас нөө царайлаг харагддаг фонд гэж бас байхгүй. Айгүй хэцүү. Тийм. Тэгээд энэ ч яг өөрийнх нь нөгөө фонд эдэр нь бол айгүй гоё. Тэгээ дээрэс нь яг энэ ч бас нөгөө эднэрийн туршлагаас айгүй мундаг байна л да нөгөө айгүй олон хил дээр хэвлэгдээд нөгөө сайн муугаа үтцсэн хүмүүс чинь надад хамгийн супер чанартай файлууд өгч байгаа байхгүй. Зураг гэхэд л хамгийн цэвэрхэн хамгийн чанар сайтаагаас ч гэдэг юм уу те. Ингээд арай ингээд айн хувилбарын илүү гоё болсон. Англи хувилбараас энэ илүү гоё болсон. Энийг ашигла гэл ер нь бол ингээд бүх юмнасаа баг ингээд төвөрлөж өгч байгаа. Тэгээ яг хоо одоо яг нөгөө нэг бодлын бас энэ бэкграундыг яриулж байгаа бас жоохон баярлж ийн л та нөгөө ном жишээ нь аягүй үнэтэй болсон гэж зарим хүмүүсийн коммент хийсэн байхгүй юу. Энэ ном өөрөө дэлхийн зах зээл дээр $39 эхэлж байгаа байхгүй. Тэгээд евроор бол 42 евро моврогоор ч юм уу зарагдчихж байгаа. Гэтэл бид нар бол одоо бүр ингээд Монголд байгаа бүх нөөц боломжоо ашиглаад тий харин ч бид нар нөгөө хятадтай хажууд байгаа гэдэг шиг бас юм давуу байдал гэдгээр бас ингээд нөгөө хэвлэлийн зардал мартал дээр нэг баг ч гэсэн багасгах боломж байгаа гэдэг утгаараа энэ бас айгүй хямдхан бууж байгаа юм байгаа байхгүй юу 60,000 тий 69,000 тий тэгэхээр яг нөгөө энэ артлын одоо сайн нөгөөнд ингээд нөгөө яг бодлоо л та нөгөөнд айгүй тийм нөгөө хамгийн сайн чанартай зургуудын төвөрлөж өгсөн ингэсэн гэж ер нь бол ингээд бүх юмний одоо сайн юмнуудын цуглуулад эцсийн бүтээгдэхүүн Монгол хувилбарлаа. Гэхдээ бид нар дэлхийн жишгээс хамаагүй хямдхан үнээр л авч байгаа гэсэн үг л дээ. Энэ мэдлэгийг тий тэр тал дээр бас харьцуулахаар бид нар нөгөө Монголд яг энэ төрлийн номын соёл гэх юм уу те бас маш ховор. Орон зохиолын ном бол яг ингээд дэлгэрээд айл болгон номтой болсон ч гэсэн мэргэжлийн номын соёл ч одоо тасгийн идэр чинь хэдээр номоо зардаг л үү тий тэгэл цомрол сэтгүүлүүдийг улирал болгон захиалж авдаг хүн хэр байдаг лээ гэл соёлтой бас холбоотой байгаа л та. Тий. Ер нь бол яг нөгөө энэ бид нар яг хөө ингээд нөгөө одоо жоохон зовлон ярих гэдэг юм л та. Нөгөө ер нь бол одоо ямар ч хэвлэлийн зардал байхгүй шүү дээ. Мөнгө ч авахгүй. Яг үнэлээд. Тэгэл энэ чинь ингээл би бол ингээл нөгөө яг нөгөө олон жил ингээд хүмүүстэй хамтарч ажилласан одоо туршлага тий нөгөө одоо ер нь бол одоо өөрийгөө магтах хэцүү гэдэг чинь бас ингээд нэг найрсаг хүмүүстэй найрсаг харилцаатай байсны үндсэн дээр энэ аюул олон ийм ажлууд чинь урагштай явж байгаа байхгүй. Тэгээд яг ингээл энэ дэр та ингээл туслаач энэ дэр ороод ирч. Тэгтээ надад ингээд танд мөнгө байхгүй тий. Гэхдээ энэ салбарт бол аюул чухал тий хүмүүст их чухал эргээд юм байгаа гэлэнгүүд
харин ч манай одоо салбарын ч гэдэг юм уу одоо энэ бид нараас одоо олон жил ажилласан туршлагатай ийм мундаг хүмүүс ч юм бол айгүй нээлттэй хүлээж авч байгаа. Өөстө тэглгүй яадгийн тий юу ярьж байгаа ингээл тэгэл гих мэдчлэн за тэгээд ерөнхийдөө яг бид нар ингээл одоо нөгөө орчуулга хийж ийн орчуулгын редакц гээл дахиад нөгөө зөвлөхүүд те техник хэглэлэг дээр ажиллаж байгаа гэл энэ хүн бол нийт чинь бол би бол бүгднгийн л одоо нэр надаа яг үнийг хэлэхэд одоо те үнэхээр бас боломж алга байна. Гэхдээ та нар надад туслаач гэхэд бүгд тгийл даа л гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд бүгдөө бол юм сайн дураараа л ороод явж байгаа. Тэгээд юу яасан? Ер нь бол яг ингээд яг одоо хэвлэл гэдэг дээр ч гэсэн бас л олонтойгоо хамт байсны нэг юм давуу байдал үүсэж байгаа байхгүй. Яг ингээд том компаниуд бол мэдээж нөгөө шаардлага айгүй өндөртэй. Хамгийн багадаа одоо юу гэдэг 3-4,000% хэвлэх мэдлэх ийм шаардлага мартлагатай ч юм ингээ байж идэг. Тэгээ зарим хүмүүс болохоор нөгөө нэг урд мурд хэвлүүл хямдхан байдаг ч гэдэг юм уу те. Ингээл янз бүрийн зөвлөгөө өгч байгаа байхгүй. Тэгсэн чинь бас нэг жоохон их оронч зан ингээд нэг татаад байгаа байхгүй. Яг тэ энэ бас нэг юм тодорхой хэмжээр бас нэг хэвлэлийн одоо бизнестэй хүнтэй бид нар хамтраад ажиллавал мөнгө нь Монголд үлдэх юм даач гэдэг юм уу. Тиймэрхүү сэтгэлгээр тэгээ яг хуу ер нь бол бас л нөгөө хамт ингээл сайн дураараа ийм залуучуудын ажил хийжсэн бас нэг хэвлэлийн компанитай найзтай санал тавиал за энэ ийм учиртай тэгээд ингээл ийм юм байгаамаа гэл ингээл тэгэл маа тэр найз ч гэсэн тэгэл боломжоор бүх юм дээр туслаад ингээл явжлаа байхгүй. Тэгэл одоо нөгөө уун цуван гэдэг шиг л одоо би ч хаяад санаа зовоол этгээд тэгэл ер нь нэг тиймэрхүү л процесстэй явдаг. Яг уу тодорхой хэмжээний одоо үүдээ нэг юм одоо манад яг ийм мэрэгжлийн ийм номнуудыг ийм дэмждэг ийм байгууллага байдаг бол хийх хүмүүс нь байгаад байгаа байхгүй. Тэгээ айгүй олон ийм одоо бид нар бол дэлхийд бас тодорхой хэмжээний нээлттэй болсон байгаа болохоор одоо бид нар ч гэсэн ингээл дараагийн номын санал гэдэг юм уу дараагийн хийчмээр байгаа номнууд бас байгаад идэг. Гэхдээ яг зарим нэг номнууд бол мэдээж нөгөө цаанаасаа гэрээнийхээ нөхцөлнөөс ингээд нөгөө эрхээ тий ямар ах уу гэдгээсээ хэдэн мянган ах уу гэдэг ч юм уу тэр мөрнөөс ингээд шалтгаалаад явдаг. Тэгээ манай Монголд бол яг үнэ хэлэхэд номын бизнес бол айгүй бас хэцүү юм байлээ. Тэгээд хамгийн их зарагдсан ном чинь нөгөө ногоонууд нь лам гэдэг 11,000 ширхэг зарагдсан тийм байт юм лээ. Тэгээ ер нь дунджаар тэгэхдээ ингээ нэг хэрхэн баяжхууд ч гэдэг юм нэг тиймэрхүү номнууд бол жоохон бас гайгүй сайн зарагддаг юм бэл. Тэгэхдээ яг масаараа нөгөө юм байгаа. Яг салбарынхан бол энэ номыг бол маш одоо таашаалтайгаар хүлээж аваад энийг бол ер нь л одоо салбар дотор бол ихэнх нь л бас худалдаа л авсан баг. Одоо ер нь бол яг бид нар нөгөө нэг хүн салбар мэдлэгтэй байгаагаараа одоо ингээ хот гоё болчдөг юм а гэдэг бас нэг тийм бодлогоор гэх юм уу бас илүү олон нийтэд түгээх ажил хийж байгаа гэсэн үг. Бидний бас зөөлөн хоттой өртөө подкаст бас ингээд өнөөдөр уулзсан тэрнийг гоё зорилго нь энэ баг. Зөвхөн мэрэгжлийнхаа хүрээнд бид ингээ мэдээд байх биш. Яг ингээд энгийн өнөөдөр яг зүгээр ажиллаа явж байгаа танд ямар нөлөөтэй юм бэ гэдгийг ингээл ярьж танилцуулмаар байгаад идэг. Хамгийн том зорилго тэр. Тэгээ тэрнтэй зөөлөн хот номтой бас хэдүүлээ бас айгүй гой санал нэгдэж байгаа. За тэгвэл энэ урт процессыг туулж бидний гар дээр ирсэн ном байх нэ. Тийм. Тэгээ төшөө олон номнууд ингээ монгол хэл дээр хэвлэгдээсэй гэж ингээ төсдөг. Тэгээ манай үзэгчдээс ч гэсэн бас ном орчуулах юмсан те ийм гоё ингээд ном байна. Бид нар энийг монгол их хэл дээр ингээ болох юмсан гэж бодож байгаа хүмүүс ивэл мөнгө шиг ингээд тэ зориглаад ингээд явал бас бүтэхгүй тийм зүйл бас биш юм ингээд сэтэл авч байгаа. За тэгээд зөөлөн хот ном Улаанбаатарт яг яагаад хэрэгтэй юм бэ гэж таарсан орчуулж авах явцад төрсэн сэтгэлдээ хамгийн том бодогдсон тэр зүйлийг хуваалцвал. Тийм Улаанбаатар ер нь бол яг нөгөө нэг Улаанбаатар хотод хэрэгтэй яагаад одоо би анх нөгөө одоо энэ эрхийг албан ёсны эрхийг авахын тулд ч гэсэн энэ үндслэлийг ингээл гаргах гал ингээл аяг олон талаас нь бодоол тий ингээл явж байгаа юм л да. Ер нь бол яг одоо жишээ нь бас ажлын туршлагаарч тэр одоо энэ номтой холбоотойгоорч тэр одоо яг ингээд яхад бол бид нар илүү нөгөө өөрсдөө ч тэрэндээ тасал болчиж одоо илүү нэг хатуу дэд бүтээц буюу хардвер ийм төсөл хөтөлбөрүүдэд ингээд бүр ингээд жоохон тасал болцсон те нэг одоо зам тавихгүй л болохгүй ч гэдэг юм уу те
дэд бүтээц одоо дулааны шугамыг шийдэхгүй болохгүй ч гэдэг юм уу. Угаасаа манай тэр дутагдaltaй байгаа. Гэтэл яг энэ нөгөө номын үндсэн санаа нь болохоор ердөөсөө хүн хоорондын харилцаа, хотын дизайн ер нь л нэг юм барилгын өнцөг болон л нэг жоохон заагварчлаад шинжилээд ингээд нэг хөрхөн шийдэл гаргаал ингээд нэг гой үзэмжтэй болгоход л тэр хүмүүсний хоорондоо тэр нэг кофе шоп руу орж гарахад тааралддаг ийм зүгээр л юм нэг боломжийн юм нэг зохион байгуулалтын ажлууд байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ ингээ бүхэл бүтэн нөө хүн төвтэй хүн рүүгээ чиглэсэн төлөвлөлтөд философи болцсон байгаа байхгүй. Тэгээ яг энэ номыг уншаад байхад үрдээс алхам тутамдаа л хүмүүсийг тааралдуулах гэдэг. Тэгэл үрдээсээ ингээд энэ гоё ингээд ногоон байгууламж байгаад ч гэдэг юм уу. Эсвэл ингээд та нэг 4-5 давхар байшинд амьдрахад л хүчтэйгөө таардаг, мэдлдэг тий. Хин хаана амьдрдгийг ерөнхийдөө мэддэг болохоор таны амьдарч байгаа одоо тэр орчин аюулгүй одоо нөхцөл байдлыг одоо бий болгодог ч гэдэг юм. Яг тэгэхээр та хин амьдарч байгаа гэдгийг мэддэг гэдэг утгаараа ч гэдэг юм уу. Тэгсэн чинь нөгөө манай ингээд нөгөө сүүлийн үеийн төлөвлөлтүүд. За яг энэ дэр нөгөө хамгийн муу жишээ юм бол Бразилийн хот гэж байгаа шүү дээ. Бүр амар цэлгэр урт нөгөө өргөнчлөлттэй амар том масштабаар том барилгуудтай ингээ бүх юмыг хаслуулсан. Тэр бол одоо ингээ нөгөө хот үлдийн одоо зөндөө олон одоо дэлхийд даяар ингээ нөгөө жишээнүүд төр бол гардаг шүү дээ. Энэ бол ингээд бүр тэ одоо хүн хоорондын харилцаа юу ч байхгүй тэгээ буцаад эргээд энэ масштабыг жижигрүүлж байгаа одоо асуудал байгаа байхгүй. Тэгээ бидний хувьд бол энийг ер нь аваад хэрэгжүүлчихэд Улаанбаатар хотын хувьд их зүгээр байгаа. Яагаад тэгэхээр Скандинавийн одоо орнууд за Европын хотууд ч юм уу хамгийн ихтэй л 3 сая хүн амтай. За бүр хамгийн ихтэй шүү дээ. Тэгэл дунджаар нэг сая 500 тий нэг ийм хотууд байгаа. Тэгээ тэрийг нөгөө аль болох ингэж хүмүүсээ нэг зөв тархааж байршуулсан ч гэдэг юм уу тий. Тэгээд тэр одоо сая 500 хүн гэдэг маань манай Улаанбаатарт байгаа байхгүй. Тэгээд тэр сая 500-ыг ямар ч одоо нөгөө дэд бүтцийн бол нийгмийн ингэж асуудалгүй амьдруулна гэдэг маань өөрөө буцаагаад ямар нэгэн байдлаар тэр орон зай машин жижиг масштабаар шийдэж одоо тэр хүний харааны түвшин гэдэг human scale гэд яриад байгаа юм ердөөсөө биелээ болцсон байгаа таахгүй. Тэгэнгүүт бид нар одоо нөгөө нилээн одоо нөгөө сүүлийн нэг 20 жил л одоо эрчимтэй барилгажж штэ. Тэ тэгэнгүүт бид нар одоо нөгөө нэг эсэргээрээ нөгөө за газар дэд бүтэцтэй хумигдаад нөгөө жижигхэн багахан орон зайдаа маш өндөр нэгтэршилтэй байшин бариад байгаа. Энэ ном дээр гэхдээ нэгтэршлийг ярьж байгаа. Гэхдээ зөв нэгтэршлийг ярьж байгаа хгүй. Нэгтэршиж болно. Гэхдээ тэр өндрийнхөө ингээд болгочвол яг адилхан нэгтэршилтаагаар зөв нэгтэрч болт юм а гэдэг юм санаанууд байгаа хгүй. Тэгэх мэтчлэн тэгэхээр энийг яг би бол ингэж бодсон л да. Яг бид нар ихлээд салбарынхаа хүмүүсийн хүрээнд л жоохон сэтгээд байсан ч бас ингээд өөр салбарын хүмүүстэй уулзсан ч одоо жишээ нь ингэдэг юм байна. За нэг барилгын компаниуд одоо нөгөө хөрөнгө оруулагч те одоо developer гэж ярьж байгаа шүү дээ. Тэд нар маань бол одоо ингээ архитектуруудтайгаа уулзахад мэдээж хамгийн түрүүнд одоо энэ төслөөс би ямар үр ашиг хүртэх вэ гэдэг талаас. Тэгэхэд та яг энэ нэгтрлийг ийм байдлаар шийдэж болох юмаа гээл тэр санааг гаргаал хүчих юм бол аль аль талдаа одоо ашиг өгч чаа гэсэн. Нөгөөх нь юу лээ? Дөнгөж цай мартчихлаа. Гэхдээ одоо юу гэдэг юу ярих гэж мартчихва. Тий. Нэг эгүй чухал ярих гэж мартчихвээ. За яг юу тэгээд тэгээд энэ дээр бас нэг яг таны яриан дээр жишээ авахаар надад Japan Town бодогдоод байдаг. Мэдээч ингээд ашигтай байсан л гэж дараа тэгээд тэр одоо хэсгийн харааны өнцөг дуу чимээний одоо бохирдол тэр болгоныг тооцсон байдал нь үнэхээр хүндээлтэй гэдэг нь хажуугаар нь алхаа явахад л мэдэгддэг тийм. Яг шууд хэлэхэд урд нь манай хурд ороод байдаг тийм. Ямар идэг лээ. Яг өвлийн цагт бол яг ардуур нь алхах үнэхээр хэцүү төвшөлтэй тийм. Тэгээд энийг бид нар ингээд ялангуяа мэрэгчлийнхэндээ ингээд хандаж эхлэхэд маш тийм төвхтэй асуудал бол ерөөсөө биш. Ерөөсөө хүнд суурилсан төлөвлөлтийг бодсон байхад л энэ бол тийм яг хүн энэгээр за машин бол ингэ явчих юм. Хүн явбал
энэ хүн ямар санагдах вэ гэдгийг ингээд хамгийн түрүүнд бодож үзэх юм тий. Тэгээд зөөлөн хот номыг бас уншиж үзээгүй хүмүүс байгаа бол ерөнхийдөө арга барил гэх юм уу тийм одоо төвхтэй зүйлсийг хийлээгүй маш энгийн графикаар маш ойлгомжтой тийм ингээд тэр төлөвлөлтийн арга барилд ашиглаад явж болох үз маш олон тийм график одоо аргууд байдаг нь үнэхээр таалагдсан. Тэгээд энэ зөөлөн софт арга гэдэг агааг л архитекторууд маань хот төлөвлөгчд маань ажлынхаа арга барил болгочих юм бол өөрөө энэ нэргээд өөрөө хүн дээлтэй байгаль дээлтэй тийм төлөвлөлт болох гэдэг юм. Ерөнхийдөө яг нэг саяны яриан дундаас бас нэг хоёр одоо point санаанд орчлоо л да. Тэгээд дөрөвний нөгөө ярих гэсэн юм басаа нөгөө нэг үйл хөдлөх хөрөнгийн одоо нөгөө жуулчлагч одоо маркетерууд гэж байдаг шүү дээ тий. Тэр хүмүүс ч бас ингээд альва нэг юм сурталчилгаа хийхэд бас нөгөө тухайн хотгон хорооллоо рекламд хотоо бас юм юу жоохон юм дутагдмал байд юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг энэ номыг бас ингээд тухайн үед ингээд нөгөө Remax ч гэдэг юм уу ийм нөгөө байгууллагатай хамтарч ажилладаг хүн харчаад хүүе энэ ч өстой нэрэ маркетинг хийхэд ямар гоё үг хэлэхтэй ном бэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд нөгөө номноос Улаанбаатарт хэрэгжүүлж болох юм гэдэг одоо нөгөө авчуулах үр өгөөж нас тэр байхгүй бид нар тэгж болж байна гэд. За яг түрүүний нөгөө хурд хороолтой холбоотой юм ярьсан яг мэдээж нөгөө манайх одоо нөгөө орон сууцны одоо дутагдaltaй байгаа нөхцөлд те одоо бид нар бол ямар ч төрлийн орон сууцнд ороход бэлэн хүмүүс ахгүй бид нар голж хэлэх хэрэг байхгүй ер нь бол нөгөө нэг онлоороо бол одоо нэг 1960-аад оны үед хэд одоо Америкт гэхэд яг юм хурцэг жишээ нь одоо яг нарны хураалж юмар хапич гэх юм яг ийм яг нэг хэлбэрийн нэг ингээд ийм барилгуудыг бүр ингээд нураасан байгаа байхгүй. Тэгээ тэр яаж ийнэ гэхээр нөгөө нэг их хүн ингээд нэг монотон хэлбэрийн яг ийм орон зайд ороод нэг хэлбэрт ч юм ингээ орчхороо аюу хурдан уддаг юм байна л да. Тэгээд 10 жил болоогүй тэр тухайд асал ингээл нөгөө айгу гоё л ингээл нийгмийн асуудлыг шийдсэн гэр бүлийнхтэй хүмүүстэй өрүүлсэн готхон ингээл Prudaigo гэдэг ингээд YouTube дээр ингээ үзэхээр ингээд тэрний талаар айгу их байдаг. Тэгмүүд тэндээс хин явдаг вэ гэхээр мөнгөтэй одоо нийгмийн одоо нэг боломжтой хүмүүс нь явцдаг байхгүй юу? Хин үлддэг вэ гэхээр ажилгүй тий одоо юу гэдэг нэг юм ер нь орлогогүй иргэдэн үлдээд тий тэр хотгон хороол юу болдог вэ гэхээр төсөл тухайн тэр жишээн дээр бол одоо жишээ нь хар тамхины уул уурхаач гэдэг юм уу тий за гимт хэргийн уул уурхаач гэдэг юм. Яг иймэрхүү жишээ бас Европч гэсэн болсон. Одоо ялангуяа нөгөө нэг Германд бол нөгөө баруун зүүн Герман гэдэг нөгөө хуваагдсан тэгмүү зүүн Германч үрдээс яг нөгөө огсормол орон сууцны хотгон хорооллуудтай ингээд босолсон тий. Тэгээд ингээд нөгөө ер нь л бас жоохон юм гангстер хорооллууд байдаг байсан л да. Тэгээд бид нар зэсэн оюутан багтаа судалгаа хийгээд явдаг байсан. Тэнгүүд үрдээсөө л зарчим нь үрдээс тэр барилга хотгон хороол хит монотон буюу утгартай байгаад ирэхээр л нөгөө боломжтой хүмүүс нь хаяа явчихдаг. Тийм түүхэн том алтайнууд байгаа шүү дээ. Одоо декорсэр байна. Тэгээ одоо манайх ч бас нөгөө өгсөрмөл хорооллын барилгууд чинь дундаа таны сайн хэлдэг маш том орон зайтай тий. Тэгээд ингээд яг нэгэн игэнсэн хэлбэрийн зохион байгуулалттай. Тэгэл одоо яг энэ нөгөө хүн хүмүүс хэрээр газар ашиглалтын алдаа гарч ирж байгаа юм тий. Тэр том талбайд юу хийх юм? Тийм дотор дуртай нь очиод байшингаа барьдаг ч юм уу тий. Тэгээ сая ирж яхад бас анзаарчихсан тий шинэ хорооллууд нь харамсалтай нөгөө алдааг одоо сайн байна гэж тавтаад байгаа юм шиг санагдаад байна. Тий яг энийг юм нөгөө юу л байна л да яг бас нэг зах зээлийн нөхцөл нь байгаа тань л да. Одоо ямар мэдээж нөгөө бизнес эрхэлж байгаа юм бол тэр үнийг бордох ямар ч юу байхгүй тий. Ямар нэг байдлаар тэр хүн бизнес хийх ёстой. Нөгөө талаар манайх тэр нөхцөл нь бүрдээд байна л да. Тэгээ яг энэ нөгөө фестивалтай холбоотой мэдээлэл чи гэдэг юу яг энтэй бол нийцнэ. Яа тэгэхээр бид нар нөгөө нэг өнөөдөр иргэдэн тодорхой хэмжээгээр нөгөө нэг хотын амьдралын талаар одоо хэрхэн амьдрах вэ би энэ хотод гэдгээр ер нь бол баг суур мэдлэг их муутай байхгүй юу? Хэрвээ одоо юу гэдэг яг 40-50 мянгатад одоо ингээд хотгон хорооллууд баригдаад эхлэх юм бол иргэд нь бол гараал босно. Яг тэгэхээр бид нар Улаанбаатар хот анх ингээд барилгажаал ирэхэд л тий хамгийн анхны одоо орон сууцнд ороод ингээд тэр орон сууцны амьдралаар ингээд нөө одоо манай ном дээр гардаг хөршлөн амьдралаас сурцсан. Тэгээ дээрээс нь 40-50 мянгатын одоо нөгөө
барилгууд чинь тий нам давхрын орон сууцсан байгаа байхгүй. Тэгэхээр бүгд бие бинийгаа мэддэг. Ямар сандал ингээл бараг л Улаанбаатар хотын элит хүмүүс гэл өөрсдөө бас нэг жоох ингэж нөгөө тодорхойлдог байсан шүү дээ. Тэр маань юу вэ гэхээр өрдөөсөл тэр хүмүүс бие бинийгаа таньдаг, хотхон хороолтой гоё цэгцтэй амьдардаг, хүүхдүүд нь гадаанаа тоглодог, цонхороо хүүхдээ арчдаг аюулгүй орчинтой ийм л байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө яалтчгүй ингээ зах зээлийн одоо нөгөө нэг одоо юугаар өөрчлөлтөөр бид нар бол ингээд нөгөө газар тийм газар одоо нөгөө нэг барилга барих одоо нөгөө нэг шаардлагууд маань ихсээд ингээд хотчих одоо процесс маань ирээд явсан ба. Яг хаа Аз болоход гэх юм уу Азийн орнуудад бол одоо жишээ нь соёлоосоо болд юм уу? Тэр нөгөө Европ, Америкийн орнууд ч одоо яг тэр өндөр байшин болоод байгаа тэр одоо юм нэвтэршил өндөр байшин болоод байгаа тэр нийгмийн асуудлууд нь арай хараахан болоогүй ч юм уу, үеийн болоогүй ч юм уу. Эсвэл тэр хүмүүсийн соёл нь бас тэгээд байна уу? Бас нэг юм байгаа хгүй. Яг хөө ер нь бол ингээд нөгөө нэг яг тэр нөгөө нэг барууныханд бол яг өндөр орон сууцнд амьдрах бол айгу дургүй штэ. Наацх нь би яг миний хөрш хинбэ гэдгийг мэдэхгүй байх нь хамгийн аим шиг гэх тэр хүний сэтгэлийн тийм байгаа хгүй. Бид нар болохоор бараг нөгөө манай хажаал намайг орж гарч байгааг мэдэхгүй бол бараг л зүгээр гэдэг одоо нөгөө юутайч гэдэг юм уу те бид нар чинь бас нөгөө нэг айгуу тийм чөлөөтэй амьдраас сурцсан нөгөө дураа өрөөл гараал 12 км-ийн цаана очиод майхнаа барайл кемпинг хийждэг артун байгаа хгүй. За бүр юу ах юм бол тэгэл хэдэн километр давхиал задгаа зар очичдаг тий. Тэгвэл нөгөө нэг хотчоод ирсэн хүмүүс чинь данаа нөгөө бие бинийгаа хүндэтгэж амьдардаг тий. Нөгөө хог хаях цагтаа хог хайдаг, дуу чимээ гаргах цагтаа дуу чимээгээ гаргадаг, амрах үедээ амардаг ч гэдэм юм уу тий. Нөгөө ингээд явцсан болохоор бид нар ч нөгөө тэр соёл руу авах гэж бас нэлээд олон жилиг үзэх байх л гэж бодоод байна л та. Тий. Тэгэхээр тэр чинь нөгөө дүрм журмаар л зохицуулагдал явах. Нэг ойлгоол тий. Тий. Өндөр болохоор гоё биш юм байна гэд ойлголоо. Яг нь. Тий, яг нөгөө талаар нөгөө бас нөгөө одоо юу яаж штэ. Яг бас ингээд зүгээр ажлын шаардлагаар ингээд нөгөө скир орол иргэд мэрэгдтэй ингээл нөгөө санал асуулгад төр ингээл аваад явж исэн л да. Тэгээд тэнчэнээс авч исэн одоо нөгөө ойлголтоор юу вэ гэхээр манад нөгөө нэг анхнаасаа дахин төлөвлөлт гэдэг дээр зарим нэг хэсэг дээр бас ингээ алдаа гарцсан. Тэгвэл нөгөө чөлөөтэй ингээ сайхан одоо монгол хүн чинь нэг хаалган голгойл гашаандаа ингээ сайхан чөлөөтэй явдаг байсан хүмүүсийн чинь шууд ингээ нэг орон сууцны нэг одоо 2 өрөө байранд оруулж чадчих амьдрал ийм нэг асар том өөрчлөлт гарчиж байгаа. Тэнгүүд тэр хүмүүс тэрийг нэг сайн өөртөө ойлгож амжаагүйгээр орчиж байгаа. Ягаад тэгэхээр зүгээр яг нөгөө хүний хамгийн ихний нөгөө хэрэгцээ буй basic нөгөө нэг infrastructure гэж байгаа шүү дээ тий. Тэр чинь нөгөө угаасаа манад ингээд нөгөө хэцүү байгаа болохоор хин угаасаа тэр хар хүүтэнд хас 30 40-д гараал ингээд бизнес масхаас гулал ийм тэгэл нүрс төлөөл ингээл явах юм байлуулах 5 тухай бодно шүү дээ. Яг ингээд 5 тухай бодоод нөгөө байранд орчхоор нөгөө сэргээрээ нөгөө хүний нөгөө инстинктээр нөгөө задгаа байдаг, гарч ордог тэр эрх чөлөө жоохон хязгаарлагдмал болоод байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор зүгээр бид нэр одоо хувь хүн ч бай, иргэдэн чам мэрэгжлийн хүмүүс нь ч бай, ер нь нөгөө Монгол хүний амьдралын хэм маяг ямар ах хэвтэй бэ гэдгээр илүү жоох ингэж нөгөө одоо жоохон төвлөрмөр юм шиг санагдсан байхгүй. Тийшээ яг Монгол хүн ямар нөхцөлд илүү аз жаргалтай амьдрдгийг бусадтай түүгүүдхгүй өөртөө ч гэсэн аз жаргалтай байхаар ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар жоохон тийм ийм стил гаргаж ирэх хэрэгтэй болов уу хэм маяг гэдэг байгаа шүү дээ. Тийм гаргаж хэрэгтэй юм болов уу гэж хараад идэгин. Бид нэг хотчлолтой холбоотойгоор ч гэх юм уу те жоохон даяарш гэж яарад тах шиг байгаа юм. Тэгээ манай подкастн дээр бас айгуу тийм нийгмээс ч айгуу олоодаа тавтагдаад байгаа юм энэ ахгүй. Интерьер дизайнер ч байсан, хот төлөвлөлтийн ч байсан, архитектор ч байсан тий. Яг Монгол хэм маяг гэж юу юм бэ? Энийг л олчих юм бол бид нар бүр дэлхийд төрсөлтгүйцтэй чаднаа. Тэгээ одоохондоо нэг утаа одоо ингээд хот төлөвлөлт замын төвжирлэгээ жижиг асуудлууд төвлөрөөд байгаа болохоос яг Монгол хэм маягийг олъё тий. Хот төлөвлөлтөд Монгол хүн юу хүсэх юм тий. Зүгээр орон сууцнд Монгол хүн юу хүсэх юм. Тэгээ интерьер дизайнерс нь ч тийм Монгол хүн юу хүсэх юм гэдгийг олчихё. Тэгэх юм бол бүгдээрээ чадах гээд байна гэхээр манай подкастт айгүй хэн санаад тавтагддаг.
болдог. Тий. Одоо энэ номон дээр чинь бас яг тийм санаанууд байдаг байхгүй. Одоо жишээ нь нөгөө байгальтайгаа ойрхон байх. Байгальтай ойр хотууд илүү бас нөгөө энэ зөөлөн зан чанарыг агуулж байна ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт тэр утгаараа бүр ингээд цэвэр ингээд манай одоо нөгөө оюухан ингээд буучж байгаа байхгүй. Уул нь бид нар чинь туулынхаа усанд ордог. Тий. Тэгээд богдуул руугаа алхацдаг. За тэгээд нөгөө Sky Resort дээр очиж гулгацдаг. За ингээд ийм олон ийм нөгөө нэг байгальтайгаа харьцах юм зүгээр л нэг хэдхэн километрийн л асуудал байгаа даа. Тэнд ерөөс хүн ингэж нөгөө тий олон километр зам туулахгүй ч гэдэг юм. Тэгээ нөгөө энэ байгаль цагууртайгаа хамт ингэж нөгөө байснараа хүн илүү ингэж нөгөө нэг амьдрах орчин илүү гоё юм тав тухтай болж өгдөгөө л гэдэг энэ санааг бас энэ агуулж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг нь өөрсдийнхөө л их хүтнэл гэж бодож байгаа шүү дээ. Скандинавын орныхон ч тий. Тэгээ Скандинавын орны хүмүүс цас мөстэй дугуйгаа ундаг. Тэгээ бусад Европынхан бол гайхдаг майхдаг гэлтэгдэг. Тэгээд одоо манайх бол бүр тэрнээс экстрем нөхцөл байдалд байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол бид нар бол хэр барг юм дуулна нэг тийм ноён нуруу хугараад ахаар хүмүүс биш байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бид нар яг энэ өнөөдрийн бидний нөгөө нэг цэцэг үнэлүү алхахдаг тий богдуул руу ингээ явдаг. За Sky Resort явдаг. За ингээд агаар салхин хах гад тэрэлж рүү бүр National Park нь хажууханд байгаа байхгүй юу тий. Чи бүр бүтэн ингээ National Parkтай дархан цаацд уул нь хажууд нь ингээ байж идэг. Энэ бол нөгөө нэг асар юм үн цэнтэй юмнууд байгаа байхгүй. Бусад одоо ингээ хотуудад айгу хэцүү болддог ийм юмнууд байгаа байхгүй. Тэгээ би ч гэсэн ингээл одоо та хэд ч гэсэн гадаад явахаар ямар мэдрэмж авчихсан одоо би бол адилхан л гэж бодож байна. Би ингээл Германд сурдаг байхдаа ингээл нэг гоё улаан орой ширтэх юм сайн аюух боддог байсан байхгүй. Тэгэл нөгөө юуг эргэж сандаг байсан мэр нөгөө хичээлдээ явахгүй л өглөө өсөл Монголд ингээл 10 жил өгдөх та нөгөө радиогоор ингээл өглөө эртлэн масаа тэгэл нэг юм хэсэг явдаг. Уулын орой ингээд ширтээд мэртээд гэл яг нэг тийм нэг юу явдаг байсан шүү. Тэгэл тэр аюух бодогддаг. Тэгэл ингээл яг богдуулаараа харж мардаг те нэг дүр төрх манайх ч нэг хорол эцтэйсэн богдуул мал чи нэв таарагддаг. Тэг юу ч байхгүй. 25 дугаар эмийн сан маань тэр нөгөө 10 дугаар орлын талан малан чи ингээд таал газар шил бэлчдэг байсан юм чинь. Тэгэл яг тэр дүр зураг ингээл аюух ингэж бодогддог ч юм уу тий. Тэгэл ингээл одоо ингээл яг ингээд нөгөө эргээд би буцаад амьдралын юм аягтай тэр уулаасаа хажууд авчирсан чинь надад амар гоё мэдрэмж төрдөг байхгүй. Би бүр энэ бол бүр яг амьдралын лакшери гэж би амар боддог байхгүй нөгөө дээр үед жоохон бахт ингээл хүн усны мөнгө төлдөг болно, агаарт мөнгө төлдөг болно гэл за хийцээ тийм байцсан ч гэдэг юм ингээл боддог байсан чи тэр нь боддоор аль үжээ бидний амьдралын нэг хэсэг болцсон тий. Тэгээд ингээд яа энэ ном чи өөрөө буцаад эргээд нэг Монгол хүнтэй амьдралын хэм маягтай нийлэхэд айгүй тийм нөгөө төхөн байгаа байхгүй. Энд дээр зүгээр нэг дизайны шийдлүүд яригдана тий. Архитектурын одоо ур чадвар яригдана гэх мэтчлэн за гэр ороолын нөхцөл байдал ч гэсэн бид нар бол айгүй гоё тухтай амьдарч болох боломжтой тий. Иргэд ч гэсэн яг тэр зөв шийдлийн танилцуулж байгаа юм бол тэрийг хүсэхгүй хүсэх одоо юутай магадлал маш өндөр байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү ийм нөгөө нэг биднэрт авч одоо ажил хэрэг болгож болох айгүй олон давуу талуудтай санаанууд байгаа. Тэгээ мөнгө өгчтэйгээс яриад л авил зөндөө олон сэдв ярилцмаар л санагдаж байна. Тэгээд хэдүүлээ фестивалийн яриа руу оръё. Зөөлөн хот маань фестивал зохион байгуулж байгаа тий. За нөгөө Зөөлөн хот фестивал гэдэг бид нар 4-р сарын 19-нд одоо Бямб гарагт тавьсан байгаа. Яагаад Бямб гар вэ гэхээр илүү бас яагаад фестивал вэ гэж нэрлсэн бэ гэхээр илүү одоо бид нар олон хүнд мэдлэг түгээх зорилготой. Тэгээд дээрэс нь яг нөгөө нэг бүтээн байгуулалтын одоо улирал эхэлж байгаа тий. Ядчил би лагерын байшингаа сайжруулах гэж санаа авах гээд очих. Одоо очиход л би тэндээс нэг мэдлэг олоод аваад гарах одоо боломжтой гэдэг юм. Одоо бид нар нөө фэйсбүүкээс асуумааргүй байгаа байхгүй юу. Тий. Тэгэхгүй ингээ хайл болох юм нөө аль биесны их сурвалжтай аль биесны зохион байгуулж байгаа газраас ч гэдэг юм. Тэгээ энэ утгаараа бид нар ингээ нөгөө хайл болох ингэж нөө олон нийт рүү чиглэсэн арга хэмжээ байя гэдэг ийм одоо зорилгоор одоо энэ номны агуулга санаа бүрийг илүү ингэж нөө түгээх зорилгоор одоо энэ фестивалыг хийх гэж байгаа. Тэгээд фестивал маань илүү одоо нөө гэр бүлээрээ тий ирээд оролцох боломжтой. Тэндээс мэдлэг аваад бас санаанууд аваад ингээд яг фестивал гэдэг утгаар нас ингээд тэнцээ ингээд нэг
бүтэн өдрийг өнгөрөөгд явах одоо зорилготойгоор бид нар зохион байгуулж байгаа гэсэн үг. Зөвлөн хотын Facebook пэйж рүү хандаад тасалбар юм авчиж болно гэсэн тийм. Тасалбар бол удахгүй Shopee-ийн мэнээр зарлагдана. Тэгээд энгийн болон оюутны гэсэн одоо 2 одоо тасалбар байхаар байгаа. Тэгээд ерөнхийдөө сонирхож байгаа хүмүүс бол одоо Shopee-ийн мэнээр ороод билет авчнаа гэсэн үг. Тэгтээ олон нийтдээ за жоох ирч хүчтэйгээ сүүлийн эдэн байдана. За аль хэсгээс эхэлж ярих вэ? За тасалбарыг хаана борлуулж байгаа юм? За удахгүй Shopee-ийн мэнээр одоо яг энэ фестивальд оролцоход хүсэлт хүмүүс зориулсан одоо билетийг зарлаж эхэлнэ. Энэ маань энгийн болон оюутны гэсэн 2 төрөл байгаа. За ерөнхийдөө нөгөө арга хэмжээ маань 2 үндсэн хэсэгтэй байгаа. Одоо үзэсгэлэнгийн талбай болон одоо лекцийн танхим гэдэг 2 хэсэгтэй байгаа. Яг олон нийтэд бол одоо юу гэдэг сонирхоод гарах хүмүүст бол үзэсгэлэнгийн талбай маань илүү нээлттэй гадаах болон фестивал маань ер нь бол 19 соёлын төвөргөнд болно байшлаа мартцсан юм чидэд соёлын төвөргөөг бас бид нар барилга байгууламжийн хувьд бас хэрхэн одоо бүтээлчээр ашиглаж болох вэ гэдэг санааг өөрчлөөд аль болох бас үзүүштэй байлах талаас нь бас анхаарч бэлтгэл ажлаа хийе явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг олон нийтэд бол илүү гадаа болон одоо нэг давхрын танхим маань нээлттэй. Яг нарийн нөгөө нэг арга хэмжээнд оролцох одоо тэр үн цэнтэй илтгэгч нарын илтгэлийг сонсох. За тэгээ Дэвид Симей үндсэн одоо мастер классын лекцийг сонсох одоо хүмүүст бол одоо яг тагстай арга хэмжээ маань товлогдсон байгаа. Тийм Дэвид Сим зохиолч манаас ирж байгаа тийм. Дэвид Сим бол яг өөрөө бол 4 сарын 15-наас 22-ны хооронд одоо Монгол улсад ирэх боломжтой гэд бид нар яг тэр хуваарийн дагуу бэлтгэлийг хангаад явж байгаа. Хот төлөвлөлтийн дуу хөгжим ч юм уу тэгээд санхүү эдийн засгийн эсвэл нөгөө нэг барилгын материалын экспо фестивалууд болдгоос яг хот төлөвлөлтийн фестивал гэхээр хин хөнгүү шин садан байгаах гэж бодож байна. Гэхдээ бас тийм айгүй айхтар заавал мэргэжлийн үг хэллэгтэй, заавал мэргэжлийн хүмүүсийн ирэх фестивал биш. Сайн мөнгөөгч хэлснээр гэр бүлтэйгээ ирээд ч хамаагүй тэр орчныг үзэж танилцаа те бүтээлч байдлаар ингээд цаг одоо нэг өдрийг өнгөрөх боломж гэж хараад манайхан бас зөөлөн хот фестивалыг зориорой. Тий яг хөө нэмээд жоохон тодруулах хэлчих юм бол 15 одоо үн цэнтэй илтгэгч маань бүгдөө тодорхой хэмжээгээр иргэдтэй ажилдаг хоттой санаа зовдөг. Гэхдээ өөр салбарын хүмүүс байгаа. Яг хот төлөвлөлтөд архитектур барилга гэхээс илүү. Тэгэхээр тэндээс бид нар яг нөгөө нэг иргэн хүн гэж юу юм, хотын иргэн гэж ямар ах хэвтэй юм ч гэдэг юм уу тийм нөгөө илүү нөгөө хүн рүүгээ чиглэсэн мэдлэгийг одоо олж авах боломжтойгаа. Тэгээд 15 илтгэгч маань 7 минутын илтгэл тавиад явах юм богино хэмжээний илтгэлүүдийг товлсон байна. Тэгээ өртөө подкастаас фестивал дээр бидэд очиад хөрхөн бүүт засаад тэгээд магадгүй тийм яа тийм төвчөндөө нөө одоо юу чинь дээр анхлын айгу хаа төвчөндөө ханаахын бичиж байхдаа нэг тийм санагдтыг айгу шүү дээ тийм вау би байхгүй байхгүй тийм мөнгөч ганцаараа байх юмсан байхгүй. За яг иймэрхүүгээр тэгээд зөөлөн хот фестивалд бас өртөө подкаст хамтарч оролцож байгаа. Бид нар бас зорилго нэгтийн хувьд бас фестивалд оролцоод мэргэжил нэгтнүүдээсээ санал бодлын асуугаад тэгээд үзэг сонсогч нар маань ч гэсэн хүрэлцэн ирээд бидтэй бас санал солилцоод нэг өдрийг өнгөрөх боломжтой байгаа шүү. Тий яг энэ тал дээр бол бид нар ч гэсэн маш одоо юу байгаа баяртайгаа яагаад вэ гэхээр манай салбарын хүмүүс хит дараахан хит одоо нөгөө нэг завгүй хүмүүс идэг ер нь бол компьютерийн араас босдоггүй тий тэгэхээр нөгөө нэг юм бас хоорондоо санал бодлоо солилцох тэгээ танаа бас подкастаар дамжуулаад бас өөрийнхөө тий бас мэдчилгээг дэвшүүлэх сонирхолтой хүмүүс байвал одоо заавалжгүй фестивал дээр хүрэлцэж ирээрээ. Яг үнэ. За ерөнхийдөө ингээд дугаарын маань хугацаа бас дуусж байна. Тэгээ бид нар
подкаста бичихтэй зочноосоо нэг асуулт асуудъя. Тэгэхээр та ямар ч хамаагүй өөрөө хэлж болно. Юу ч яаж болно. Заавал мэрэгжлийн байх албагүй тий. Таны ураг гэвэл юу вэ? Тэр урагаар ингээд өндөрлөе. За ерөнхийдөө нөгөө нэг бид нарт бол одоо зөндөл одоо юм асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр аль болох өдрөг байцгаая. Тэгээ бид нар бүтээмж өндөртэй байх юм бол бидний одоо нөгөө мөрөөдөж байгаа зүйлдээ бид нар хүрэхэд айгу боломжтой байлээ шүү. Тэгэхээр бүгдөө өдрөг байцгаая л гэж уриалъя да. За баярлалаа. Хүрэлцэн ирсэнд. Тий, та хэдтэй ч гэсэн маш их баярлалаа. Ийм гоё бас юм шинэлэг гэх юм уу, яг нөгөө шин салхи байгаа байхгүй. Бид нар бол салбартаас ингээл тодорхой хэмжээнд ингээд нөгөө хайрцаглагтаад гэх юм уу, удцсан ч гэх юм уу, иймэрхүү байхад ингээд залуучууд ч айгүй гоё дандаа юмыг гоё нэг шинээр интерпретейшн хийж орж ирдэг. Тэгэхээр та хэдтээс амжилт хүсье.